Дарга ирэх юм шүү дээ. Монгол улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29-р зүйлийн 29-ийн 1, 29-ийн 2-ын 2 дахь заалт Монгол улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 119-ийн 1-ийн 2 заасныг үндэслэн улсын их хурлын гишүүн Зол Жаргал нарын 25 гишүүнээс 2026 оны 5 сарын 1-ний өдөр нийслэлийн 2024-өөс 26 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжинд нийцсэн байдал сэдвээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан. Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29-р зүйлийн 2-ын 2 заасны дагуу улсын их хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан тул улсын их хурлын төсвийн байнгын орооны 5 сарын 26 оны 5 сарын 19-ний өдрийн ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох сонсгол даргалагчийг сонгох тухай 2-р тогтоолоор нийслэлийн 2024-өөс 26 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг 6 сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов гаргаж сонсгол даргалагчаар улсын их хурлын гишүүн Зол Жаргалыг томилсон болно. Төсвийн байнгын орооны 2026 оны 5 сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор уг сонсголын бэлтгэл хангах зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажлын хэсэгт улсын их хурлын гишүүн Алтан Шагаа, Батболд, Баярмаа, Бомочир, Заяавал, Зол Жаргал, Лодой Самбуу, Сайн Зураг, Хэрлэн, Даа Цогтбаатар, Инх Төвшин нар ажилласан. 1. Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 1. Нийслэлийн 2024-өөс 26 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвт ерөнхий хяналтын сонсголын зарыг Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 121-ийн 2 заасны дагуу 2026 оны 5 сарын 21-ний өдөр парламент цэгийн цахим хуудасд байршуулсан. 2. Оролцогчдыг Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 121-ийн 11-д 14-өөс доошгүй хоногийн хугацаанд бүртгэн гэж заасны дагуу 6 сарын 10-ны өдрийн 5 цаг хүртэл 17 цаг хүртэл бүртгэсэн. 3. Нийслэлийн төсвийн зарлагт хяналт хийх асуудлаар холбогдох төрийн байгууллагуудаас баримт бичиг гаргуулan авч нотолгоон суурилсан дүн шинжилгээ дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн 10 сэнжээчийг төсвийн байнгын орооны 2026 оны 6 сарын 4-ний өдрийн 4-6 дугаар тогтоолоор томилон ажилласан. 2. Ерөнхий хяналтын сонсголын талаар Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хууль заасны дагуу ерөнхий хяналтын сонсголыг 6 сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сонсголын эхний өдөр буюу 6 сарын 15-ны өдөр төрийн байгууллагаас 61, иргэн хуулийн этгээд төрийн бус байгууллагын төлөөллөөс 19, нийт 80 хүн, мөн сонсголын 2 дахь өдөр буюу 6 сарын 16-ны өдөр төрийн байгууллагаас 61, иргэн хуулийн этгээд төрийн байгууллагын төлөөллөөс 41 оролцогч, нийт 102 хүн 2 өдрийн турш нийтдээ 182 оролцогч сонсгол биечлэн оролцож санал тайлбар мэдээлэл өгсөн. Сонсголыг Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 126-гийн 4 заасны дагуу нээлттэй явуулсан бөгөөд хэл яриа сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, тэдний оролцоог хангах зорилгоор үндэсний радио телевизээр дохионы хэлмэрчтэйгээр шууд дамжуулж Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 121-гийн 4 заасны дагуу ерөнхий хяналтын сонсголын тайлан тэмдэглэлийн амтаар Улсын их хурлын албан ёсны цахим хуудасанд байршуулсан болно. Тайлангийн дүгнэлтийг товчлон авч үзвэл сонсголын үеэр танилцуулсан төрийн байгууллагуудын мэдээлэл, шинжээчдийн дүгнэлт, аудитын тайлан, иргэдийн санал, асуулт хариулт болон холбогдох баримт материалд үндэслэн дараах нэгдсэн дүгнэлтийг гаргасан байна. Үүнд 1. Нийслэлийн төсвийн тогтвортой байдал алдагдах эрсдэл нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвийн алдагдал улсын төсвийн алдагдлаас давсан 232.8%. Жилд 4-5 удаа тодтол хийж байгаа нь төсвийн тухай хууль заасан төсвийн сахилгад алдагдaltaгүй төсөв батлах тухай зарчимтай нийцэхгүй байна. Үнд цаас, бонд болон бусад их үүсвэрээр санхүүжүүлж буй төслүүдийн эргэн төлөлт нь цаашид улсын болон нийслэлийн төсөвд нэмэлт дарамт учруулах эрсдэлтэй байна. 2. Хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн төлөвлөлт бэлтгэл ажил хангалттай байна. Сонсголын үеэр элдсэн 16 мега төслийн нийт төсөв төртөг 28.9 их найт төгрөгт хүрсэн боловч санхүүжилтийн гүйцэтгэл ердөө 5% байна. Төсөл арга хэмжээнүүдийн зарим нь тээзүү, зураг төсөл, газрын асуудал, техникийн магадлал, байгаль орчны үнэлгээ, олон нийтийн оролцооны шаардлагыг бүрэн хангаагүй байхад батлагдсан хэрэгжит удаашрах, төсөв төртөг нэмэгдэх, үр ашиг буурах зэрэг нөхцөлийг бүрдүүлжээ. 3. Хууль тогтоомжийн хэрэгжилтэнд ноцтой зөрчил илэрсэн байна.
төсвийн тухай хууль, захиргааны ерөнхий хууль, байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай үнэлгээний тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчлэгээ худалдан авах тухай хууль, авилгалын эсрэг хууль болон ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хууль тогтоомжийн шаардлагууд бүрэн хангагдаагүй нөхцөл байдлууд тогтогдсон. 4. Нийслэлийн өмчит байгууллагын тоо чиг үүргийн давхардал нэмэгдэж засаглалын эрсдэл үүссэн байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагын тоо эрчимтэй өсч чиг үүргийн давхардал бий болсон бөгөөд төрийн оролцоог нэмэгдүүлэх, хувийн хвшлийн өрсөлдөөний орон зайг хязгаарлах нөхцөл үүсжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч төрийн өмчит байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж тухайн байгууллагын төсөв хөрөнгө оруулалтыг хилцэн баталж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх өндөр эсэлтэй байна. 5. Иргэдийн оролцоо олон нийтийн хилцүүлэг хангалтгүй байна. Томоохон төсөл хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодиттой хангаагүй, олон нийтийн хилцүүлгийг шийдвэр гарсны дараа зохион байгуулсан, эсвэл хууль заасан төлөвлөлтийн сонсголыг зохиогч журмын дагуу хэрэгжүүлээгүй тохиолдлууд илэрсэн байна. 6. Ил тод байдал мэдээллийн хүртээмж хангалтгүй байна. Нийслэлийн төсөв, мега төслүүдийн хэрэгжилт санхүүжилт гүйцэтгэгч байгууллага гэрээ зарцуулалтын талаарх мэдээлэл иргэдэд бүрэн нээлттэй биш байгаа нь иргэдийн мэдээлэл авах эрх болон олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна. 7. Санхүүжилтийн их усрын бодит эрсдэл өндөр байна. Мега төслүүдийн нийт санхүүжилтийн 54% орчим хувийг гадаад зээл, үнд цаас болон бусад өрийн хэрэгслээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн боловч их усрууд бүрэн баталгаажаагүй. Зарим төслийн эдийн засаг санхүүгийн өргөөжийн тооцоолол бодиттой бос хэдэн өдрөг таамаглал тулгуурласан хэрэгжилтийн болон өрийн эрсдлийг нэмэгдүүлж байна. 8. Худалдан авах ажиллагаа болон урьдчилгаа санхүүжилттэй холбоотой ноцтой эрсдэл илэрсэн байна. Туулын хурдны замын төслийн тендер шалгаруулалт, гэрээ байгуулах ажиллагааны шаардлага хангаагүй баримт бичиг, эрх зүйн зөрчил ба санхүүгийн баталгаатай холбоотой асуудлууд илэрсэн бөгөөд төслийн хүрээнд олгосон их хэмжээний урьдчилгаа санхүүжилтэд хууль хяналтын байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал 500 тэрбум төгрөгийн урьдчилгааг эргэлзээтэй баталгаагаар олгосон 8 хүн яллагдагчаар татагдаж 3 хүн цагдан хоригдсон 2.6 их 80 төгрөгийн гүйлгээ хязгаарлагдсан. 9. Хяналт шалгалтын тогтолцооны үр нөлөө хангалтгүй байна. Аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжүүд бүрэн хэрэгжихгүй байгаа. Хууль тогтоомжийн зөрчилд холбогдох байгууллага албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизм сул байгаа нь ижил төрлийн зөрчил давтагдах нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнсэн байна. Байнгын орооны хуралдаанаар ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Бадамсүрэн нийслэл орон нутгийн төсвийн сахилга бат хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулалттай холбоотойгоор засгийн газар чиглэлд өгсөн улсын хурлын тогтоолын төслийг улсын хурлаар хилцүүлэх нь оновчтой эсэх. Мөн орон нутаг төсвийн хөрөнгөөр төслүүдийг хэрэгжүүлэх боломж, түүний хуваарлалт зарцуулалтад өөрчлөлт орох хэсэг талаар улсын хурлын гишүүн төвшин томоохон мега төслүүдийн улсын эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэл болон нийслэлд хэрэгжүүлж буй төслүүдийн зураг төсөв, зардлуудын огцом өсөлтийн үндэслэл шалтгааны талаар тодруулж, нийслэл орон нутагт үүссэн өр зээлийн эрсдлийг цаашид хэрхэх талаар мөн улсын болон орон нутгийн төсвийн зардлын огцом өсөлтийн шалтгаан, үр дагавар, төрийн захиргааны төв байгууллага болон нэгждэх төрийн удирдлагын тогтолцооны чиг үүрэг, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх боломж, улс болон орон нутгийн төсвийн хуваарлалт, чиг үүргийн зохистой харьцааны талаар улсын их хурлын гишүүн сайн зэрэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулалттай холбоотой боловсруулсан тайлан болон улсын хурлын тогтоолын төслийг ажлын хэсэг хилцэн эсэх, улсын болон орон нутгийн төсвийн хуваарлалтын тухай орон нутгийн хүн амын тоотой уялдуулах нь зүйтэй талаар нийслэлийн төсвийн алдагдал болон улс орон нутгийн төсвийн зохистой харьцааны талаар асуулт асууж үг хэлсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 125 заасны дагуу нийслэлийн 2024-өөс 2028 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвээр зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулах хэсэг асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6% буюу олонхон дэмжиж нэгдсэн хуралдаанаар хилцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Нийслэлийн 2024-өөс 26 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал ерөнхий сэдвт хяналтын сонсголын тайланг хилцэн талаарх төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ
нийслэлийн 2024-өөс 28 оны төсвийн зарцуулалт хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдвт ерөнхий хяналтын сонсголын тайлан хилцэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа. За